SV подкастын 2 дугаар бүлэглэлийн 23 дахь дугаар болцсон одоо байна. За дугаар тэгээд энэ удаагийн зочноор за ер нь бол манайд бас нэг түрүүн яг хэлсэн шиг гоё чөлөөтэй нэг цагийг ярилцдаг те. Тэгээс таныг бас мэдгүй хүмүүс байж магадгүй. Та эхлээд өөрийгөө товчхон танилцуулаад ярианд орох уу. За намайг Ганбаатар гэдэг бодибилдингийн багш дасгалжуулагч хүн. Тийм, перфектодын клубыг үүсгэн байгуулсан. Одоо тэр клуб ажиллуулад явж байгаа тийм хүн байна. За Ганбаатарх одоогоор яг хэдэн жил энэ багш дасгалжуулагчийн ажлыг хийж байна. За яагаад заавал энэ фитнесийг сонирхох болов? Яагаад заавал ийшээ заавал ингэж гүн гүнзгий орох болов? За эндээс хоёлаас яриага эхлэе. За би ч одоо багасаа л өөрөө юу яасан. Нөгөө энэ гоё биетэй хүмүүс дуртай одоо биднээс үе чинь эхлээл бүрслээ гарч исэн те. Тэгэл тэрнээс хойш Шварцнигер, Сталлоне гээл, Ван Дам гээл ингээл тэднүүсийг хараад ер нь гоё биетэй бол гэж багасаа боддог байсан юм шиг байна. Тэгээд ер нь 10 жил төгсөөд 98 онд 10 жил төгсөн би. 53 дахь сургуулийг төгсөн. Тэгээд байжсэн чинь нэг улаан шугам гэдэг ном гарсан юм аа. Тэгсэн чинь нөгөө дээд сургуулиудын танилцуулга тийм номнууд. Тинчээ тэгсэн чинь Монгол Алтус биеийн тэмрийн дээд сургуульд бодибилдингийн багш сахалжуулагч анги гэд байж. Тэнгүүд нь шууд тийшээ орцсон. Тэгэл одоо яг 2002 онд одоо бодибилдингийн багш сахалжуулагч мэргэжлэр төгсөөд тэгэл тэрнээс хойш одоо дасгалжуулагч хийгээд өдийг хүртэл явж байна да. За ер нь бодибилдинг хичээллээд одоо 27 жил болж байгаа юм да. За надад хаа ер нь бол сонирхолтой зүгээр яг миний хувьд сонирхолтой л байна те. Тэгээд бас магадгүй зарим асуултад хэд элементарны гэж магадгүй шүү нөгөө адилхан мэдхгүй л хүмүүс байгаа болохоор те. Тэгээс та тэрэн дээр нас гоё баланстай андараа. За ер нь ихэвчлэн за бие ингээ гоё болгох гээд хөгжүүлэх гээд ирж байгаа хүмүүс байгаа баха. Гэхдээ одоо нөгөө нэг нийтээрээ Монгол улсад ингээ нийтээрээ тохиолдоод байгаа за надад ч тохиолж байгаа энэ таргалалт гэдэг зүйл байна. За эндээс хоёлаа яриагаа эхлэе. Таргалаад байна. За хүмүүс таргалж байна те. Ер нь бол хоолоо хасахгүйгээр за ингээд бүр асууж. Хоолоо хасахгүйгээр ч юм уу жингээ барих эсвэл турах боломж байгаа юу? Энд бүр хэд элементарны асуулт байж магадгүй те. Яг энэ асуултанд бас тодорхой хариулт байдаггүй баха. Яг энийг бас танаас асуучих. За ер нь энэ ганцхан Монгол төвчлөлтэй дэлхийн нийтээр ерөнхийдөө ингээд яг хөгжсөн орнуудад маш их тохиолддог зүйл. Энэ юу юм гэхээр одоо нөгөө нийгэм маань өөрөө хөдөлгөөн багтаа болоод байгаа хэрэг. Одоо өмнө нь одоо биднээс тий гараа ингээд хуцаа угаахтаа нэвтрүүлэгдэж угаагаад хогоо шүрдээ шалаа угаагаад тий ингэдэг байсан бол босоод ядаж гэрлээ унтраадаг тий өшгөө хаадаг тийм байсан бол одоо ингээд юм автоматчих хэрээрээ хүний хөдөлгөөн хоригдоод байгаа. Ингээд нийгэм маань ингээд ягаад юм маань хөгжөөд ирэхтсэн маа хүний нөгөө биеэр хөдөлдөг хөдөлгөөн маань эрс багассан. Механик хөдөлгөөн тий механик хөдөлгөөн. Тэгэхээр хүн гэдэг чинь өөрөө амтны нэг одоо дэлхий дээр байгаа амтны нэг нь шүү дээ тий. Оюун ухаантай л болохоос тэгэнгүүт нөгөө ухаанаараа мөнгө олдог болоод биеийн хүчний ажил нь ингээд багасаад байгаа хэрэг. Түүнээс яг хүний бие махбод чинь өөрөө болохоор нөгөө юм байнгын юм хөдөлгөөнтэй байх хэрэгтэй зориулагдсан. Тийм. Тэгээд нөгөө таргалалт гэдэг юм маань одоо нөгөө дээр нь одоо ингээд нөгөө нийлмэл нүүрс ус буюу одоо ингээд өндөр илчлэгтэй ийм түргэн хоолнууд маш их гарсан. Тэгээд тэрэнд хүмүүс их хідэд их өндөр илчлэг аваад байгаа болохоор нөгөө хөдөлгөөн багасаад зарцуулж байгаа энерги нь багасаад гаднаас авж байгаа энерги нь ихсэл таргалалт гэдэг юм үүсчихэд байгаа. Ер нь бол таргалалт гэдэг юм одоо яг ганцхан Монгол гэхгүй дэлхийн нийтээр болчиход байна. Дээр нь одоо бас яг ингээд нөгөө 30-аас 90 насныхан таргалж ийн гэж байгаа тийм биш болчиход байна. Одоо жоохон өсвөр насны хүмүүс ч гэсэн айгүй их таргалтай болцсон. Өмнө нь бол ерөөсөө биднээс үед бол ер нь тарган хүн цөөхөн байдаг гэсэн шүү дээ. Нөгөө тарган хүн чинь баг модонд ордог байсан. Тэгэхээр чи одоо бол ер нь 10 жилд ингээд очиод харахад бол тарган хүмүүс айгүй их болцсон. Тэгэхээр нөгөө ингээд нийгмээрээ ингээд биеийн хүчний хөдөлгөөн юм дасгал хөдөлгөөн байхгүй болчиход байгаа хэрэг. Хүүхдүүд чинь ингээд биднээс үед бол гудамжинд гараад тоглоулгаал өдөржингөө чулуу мотор тоглоул ингээд байнгын ингээд хөдөлгөөнтэй тоглоомор тоглолдог гэсэн бол одооны хүүхдүүд тийм биш болсон. Хичээлээ хийн тэгэл утсаар тоглоно компьютероор тоглоно нэг тэгж юм тэр болгон ихэнх нөгөө гарч сакс макс тоглоод авах юм тийм байхгүй болцсон болохоор ер нь булчингийн сулралт их ороод дээр нь өглөлт таргалалт нийтээр хамарч чадгаа аль насных юм. Тэрнээсээ болол одоо нөгөө
энэ өвчлөл гэдэг юмуд үүсээд байгаа юм л та. Ахлаанууд. Ам руу орж байгаа ер нь бүх зүйлтэй яг хүний эрүүл мэнд шууд хамаатай байдаг бах тий. Тий, одоо яг ам руу орж байгаа бүх зүйлтэй хүний эрүүл мэнд хамааралтай. Тэгвэл нөгөө хүн маань өөрөө ийм бодисын дасгал хөдөлгөөн хийж бодисын солилцоогоо эрчимжүүлэхгүй бол тэр хичнээн хэрэгтэй байсан юм ч гэсэн хүнд таргалалт өгнө. Ягаад гэвэл одоо өвс ногоо иддэг мал таргалдаг шүү дээ тий. Зунжингаа идэл хэмжээгээ тэр чи хэтрүүлж идэж л таргалж байгаа шүү дээ тий. Яг тэрнтэй адилхан тэгэл өөрснөө ямар ч хөдөлгөөн хийхгүй байгаад хахад идж байгаа бага хэмжээний хоолнд таргалуулаад байдаг байхгүй. Тэгэхээр яг эрүүл бай гэж бодож ивэл ер нь тийм эрчимтэй дасгал хөдөлгөөн тогтмол хийж сурах хэрэгтэй. Яг нь одоо ингээд хоолны дэглэм барихгүйгээр те одоо хоолоо хасахгүйгээр юу турж болох уу тийм арга байна уу гэж асуулаа шүү дээ түрүүн те. Тэгэнгүүт тийм одоо нэгэн тийм таргалцсан хүн бол хоолны дэглэм барихгүйгээр одоо тэгж турна гэж бол байхгүй. Мянга дасгал хөдөлгөөн хийгээд нөгөө хоолоо багсгаж хоолоо хорихгүй юм бол нөгөө алдсан энерги бие маань буцаад нөхөд авчдаг байхгүй. Тэгэхээр нөгөө одоо ингээд их энерги зарцуулаад их дасгал хөдөлгөөн хийлээ гэж бодоход тэрийгэ нөхсөн нөгөө нэг илчлэг өндөртөх хоолно гэдэг аваад идчихдэг. Ингээл байж ингээл их ажил хийсний дараа ч юм уу те биеийн хүчний ажил хийсний дараа ч юм уу бэлтгэлийн дараа ч юм уу нэг юм өөхтэй мах идмэр юм шиг эсвэл нэг майонез соустай салаад идмэр юм шиг эсвэл нэг шарсан уурсан юм идмэр эсвэл нэг юм амттай торт кекс идмэр юм шиг санагдал тийм идмэр санагдаад идээд идэв байхгүй. Тэр нь яаж юм гэхээр нөгөө бид одоо хэрэгтэй илчлэг ихтэй хоолын түүжтэй идэв байхгүй. Тэгэхээр тэднүүсийг хорихгүйгээр ингээд дасгал хөдөлгөөн хийгээд тэр тураад гой бийтэй болно гэхэд бол хэцүү. Боломж. Тий. Гэхдээ яг одоо нөгөө хоол зүүчнэр их гарч ирж ийн яг тэгэл ялцчихгүй л нөгөө нэг хоол гэдэг юм да баригдахаас өөр аргагүй болчихно л да угаасаа. Гэхдээ яг нөгөө дасгал хөдөлгөөн хийгээд эрчимтэй хөдөлгөөн хийгээд байгаа хүмүүс тарган хэрнээ одоо тийм тогтмол дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүс харьцангуй эрүүл байдаг. Одоо өвчин нойр улчирхаа үе мөч хотоод бөөрний чулуу цус ингээл тарган хүмүүсийн өвчнгүүд биш тэ даралтай хэсэг гэнэ. Эднүсээс арай бага харьцангуй эрүүлээд байхгүй хөдөлгөөн одоо ийм хөдөлгөөнтэй ажил хийдэг хүн байдгийн одоо ингээд машин тэрэг засдаг ч юм уу те ийм барилга дээр ажил. Тэгсэр нь тарган тэгээд их иддэг тэгээд их хөдөлдөг тэгээд яг нэг жинтэй байгаад байдаг те. Нөгөөх нь одоо ингээд юу ямар ч хөдөлгөөн хийдгүү суугаан ажил хийдэг те хөдөлгөөн бага хийдэг хүнийхээ хажууд эрүүл байгаад байдаг байхгүй. Одоо жишээ нь би л байна л та. За одоо ингэж одоо намайг хүмүүс бас дүүнээс яг нэг одоо 7-8 жилийн өмнө хэдин кино минь тоглодог байсан тий. Одоо энэ өсвөр насны хүмүүс бол гайгүй мэддэг байхгүй намайг. За. Тэнгүүд одоо бол намайг ерөөсөө л бүдүүнээр л байг дуудаж байна. Би анх жоохон эмзэглдэг байсан бол одоо бүр эмзэглэхэж болж байна тий. Эвлэрж байгаа маа шиг бүдүүнтэйгээ мэдхгүй байна. Тэнгүүд танаас асуух гэдэг зүйл нь болохоор за би ингээд харгалаад байгаа боловч надад би фитнес дээр ихээр цаг жоох хэцүү байдаг хөөх. За мэдгүй магадгүй ингээд амьдралынхаа нэг хөвшил болгочихвол сайхан л бахал та. Тэгэхдээ та зүгээр ийм зөвлөгөө ч юм уу байна уу? За би одоо бүтэн цагаар офис ажил хийдэг. За магадгүй тараад нэг жижиг бизнесүүд хийдэг те. Фитнест яваад арай дунд ихээр маш их ядардаг. Би нэг сармаар явж үзсэн шүү фитнест. Тэгээ тийм болохоор ярьж байгаа шүү. Явж үзээгүй ч гэж бити бас бодороо тэгээд амар их ядралтай мэдээж юм эхлэнэ гэдэг чи аюу хэцүү юм байл л. За фитнест явахгүйгээр чи ядаж нэмж тарахгүйгвэл ийм юм хийгээд зүгээр нэг юм хинт ч юм уу те зөвлөгөө өгөх гэж байна. Тий одоо хүмүүсийн ерөөсөө шалтгаан байна. Юу юм гэхээр чи ингээд дасгал хөдөлгөөн хийгээд ингээд өөртөө анхаараач те биедээ анхаараач гэдэг. Чи таргалаад энэ одоо ингээд жоохон тураач ингээд чи тэгээч. Зав байхгүй. Ажил ихтэй. Би тэдэс тэтэн цаг хүртэл ингээд ажилдаг. Ийм цаг зав байхгүй надаа ингээд үндэ би дийлэхгүй байна. Тэгэл одоо эмгхтэйчүүд нь бол хүүхэд төрүүлээ би таргалчлаа. Тэрнээс өмнө би юм байсан юм байсан. Ямар нэгэн одоо нөгөө тэр маань яаж ийн вэ гэхээр зөвхөн зүгээр юм шалтак хайгаад байгаа байхгүй. Одоо ингээд зүгээр л шалтак хайгаад байгаа. Одоо тэрийг хийхгүй байх нэг тийм шалтгаал хайгаад байгаа. Одоо энэ нийгэмд одоо хөл зэрэгцээд те мөр зэрэгцээд ингээд алхахыг энэ нийгэмд байгаа амьдрж байгаа хүмүүсээс арай нэг дээгүүр алхахъя те урт удаан сайхан амьдрий те яах гэж хөдөлмөрлөөд яах гэж мөнгөнөө өнөөс яваад байгаа амьдрах сайхан амьдрах гал явж байгаа шүү дээ те. Тэгээ тэрийг удаан үргэлжлүүлээд цаашид ингээд нөгөө олсон мөнгөө өвчнөдөө зарцуулахгүйгээр өөртөө зарцуулаад сайхан явъя гэж бодож байгаа бол
заавал одоо юм эрчимтэй дасгал хөдөлгөөн нэг одоо амьдралынхаа нэг хэвшил болох хэрэгтэй. Энэ маань өөрөө би түрүү ярьсан те одоо нөгөө нийгэм маань юм хөдөлгөөн багтаа болцсон. Тэгээд ийм болохоор ингээд таргалт үүсээд байгаа юм. Тэгэхээр хүн өдөрт одоо ингээд заавал тогтмол тийм эрчимтэй дасгал хөдөлгөөн хийж сурах хэрэгтэй. Энэ маань өглөө босоод хүн шүдэ угаад гэж шүү дээ. Яг тэр шиг заавал босоод хийх ёстой зүйлийнхаа нэг л болгочих хэрэгтэй байхгүй. Амьдралын нэг хэвшил болгох. Энэ дээр бол ингээд яг хүн өөрөө хүсээд арга зам хайх юм бол ерөөсөн ямар ч асуудалгүй юм бол. Энэ зүгээр л одоо ингээд өглөө босоод нэг 30 минут л өөртөө зарцуулна. Яг нөгөө сэрэг цагаасаа нэг 30 минутын өмнө сэрчих тий. Эсвэл нөгөө нэг олон цагаар ажиллаад байгаа ажлаасаа 30 минутын л хасчих гэсэн үг. Тэглээ гэж чиний амьдралд одоо тэр ажил чинь их тэгэж амар байгаа таахгүй. Ер нь бол хүн хүүхдлээл ажиллана. Хүүхдлээ ажилласаар агаал хүүхэн. Тэгэхээр арай нэг эвтэйхэн сайхан урт удаан эрүүл тий сайхан амьдраа гэд бодож байгаа бол одоо энэ дасгал хөдөлгөөн гэдэг имийг заавал амьдралынхаа нэг хэм маяг болгож оруулж ирэхээс өөр аргагүй болцсон. Тийм тэгэхээр энэ дасгалыг заавал одоо жимд очиод тий одоо ингээл яваал жимд очиод хийгээл ингээд мэдээж жимд очиод яг зориултын газар нь очиод хийвэл илүү үр дүнтэй. Мэдээж үр дүнтэй. Тэгхгүйгээр одоо тийм үнэхээр тийм зав цаг багтаа байх юм бол гэртээ ч хийж болно тэр бол. Өглөө усаал одоо гэх юм бол тэгэл одоо нэг ютубер дүүрнэл дасгал хөдөлгөөн те хичээл бүх юм биш шүү дээ. Аппликейшн ч байна. Юм одоо нэг үе утгад бүх юм ингээд нээлттэй те хүн үзье гэсэн юм а мэдье гэсэн юм а уцаасаа бүх юм үздэг мэддэг болсон. Тэгэхээр ерөөсөө яг 30 минут нэг юм эрчимтэй дасгал хөдөлгөөнгээл хөлс чинь жоохон гараал амьсгаашин давчтаал яг ингээл нэг дотор жонгоогоол нэг гоё болол ер нь тэгэл усанд ороод ажилдаа явна шүү дээ. Энэ бол нэг тийм хүнд одоо яг ингээд ярих юм бол тийм хэцүү зүйл биш. Тэгэнгүүтээ өөр юмд болохоор аюу цаг Тэгээ ер нь бол яг ингээд жимд явахаар биш дээ. 7 хоногт ерөөсөө өөртөө 6 цагийг л зарцуулах байгаа байхгүй. 7 хоногт 3 удаа явъя гэж бодъё л доо. Нэг явахдаа хүн 2 цагаар бэлтгэлхийн заяа. Тэгээ 7 хоногт 6 цаг шүү дээ. Өөртөө зарцуулж чадахгүй бол тэр хүн бол үнэхээр тэрийг хүсэхгүй байна. Нэг бол үнэхээр залхуу арчаагүй л гэж хэлнэ. Тэгээ би нэг юм үг хэлдэг юм тарган хүмүүстэй. Энэ гэхдээ одоо надад хэлчихвээ. Энэ нэг хүмүүст ингээд нөгөө тарган хүмүүстэй өөрсөнд нь амар юу хүн таар сонсогдсон заяа. Тэгээ амар уурлна амар байна. Ер нь бол ямар хүн тархан байдгийг гэхээр ховдог залхуун л тархан байдаг байхгүй. Энэ бол ерөөсөө яг маргах аргагүй бодит үнэн зүйл. Ерөөсөө л ховдог тэгээ дээр нь залхуу хүн тархан байдаг байхгүй. Тэгээ ингээ хүн ингээ таргалаад ирэхээр хөдөлгөөн нь багасна. Хөдөлгөөн нь удаашрдаг. Тэгээ хүн удаан хөдлөгдсөн энерги зарцуулалт нь багасаад идэх байхгүй. Тэгэхэд ингээд тарган туранхаа хоёр хүн ингээд байж хад нэг юм ингээ хажууд нь унлаа шүү дээ. Тэгэхэд тарган ойлоо тэрийг аваад өгөө гэж сууж идэх байхгүй. Нөгөөх нь туранхаа хүн бол баг унгууд нөгөө ингээд ингээ аваад ингэчдэг жишээ нь. Яг ингээ амьдрал дээр ингээ ажиглах юм бол яг иймэрхүү юмуд харагдана. Тэгэхээр нөгөө тэр хүнийг буруутгаад байгаа юм биш л те. Тэр хүн ингээд таргалаад ирэхээр нөгөө гормоных нь алдагталд ороод одоо таргална гэж бодис солилцоо удаашраад те. Эрчимтэй хөдөлгөөн хийхгүй ингээд бодис солилцоо удаашраад тэгээд ингээд таргалт үсээд улам нөгөө тэрэндээ ингээд түүртэд ядраад тэгээ нөгөө гормон баг ялгараад ирэнгүүт амархан стрессддэг тэгээд амархан ууралдаг гомддог тэгээд дээр нь хөдлөх дурггүй амархан ядардаг тийм болчихдог байхгүй. Ирч хүч муутай. Тэнгүүд нөгөө ямар ч юм хөдлөх сонирхолгүй болоо дээр нь ингээл сэтгэл санаач гэсэн тийм сайн биш болчихдөг. Тийм. Тэгэхээр ер нь тэр дасгал хөдөлгөөн эрүүл зүй хоолт гэдгийг одоо ер нь тэгэл амтаа болгон баг ярьж шүү дээ. За ер нь бол гэхдээ зүгээр би ингэж ойлголаа хаа. Угаасаа амьдралынхаа нэг л одоо хөвшил болохоос үр зам байхгүй гэсэн үг үү те. Тий, одоо нийгэм маань өөрөө тийм болчиход байгаа. Заавал нэг тийм амьдралынхаа хөвшил болох ч бол одоо заавал жимд яв гэдэг байгаа юм биш заа. Гэхдээ ингээд өглөө болгонд 30 минут дасгал хийгээд байж болно. Эсвэл нэг 7 хоногт нэг удаа зааланд сакс тоглооч юм бол тоглооч юм уу те. Нэг удаа уул руу алхаад ч юм уу те. Нэг удаа одоо өөртөө зориулаад ийм хөдөлгөөнтэй бас өөр тоглоомнууд зөндөл нь штэ боолон билар ч юм. Тиймэрхүү усан бассейн ч юм уу те. Ингээд иймэрхүү юмнуудыг ингээд оруулаад өөрийнхөө дуртай юмараа ингээд хийгээд ингээд яваадах юм бол хүн гайгүй сайхан амьдраад ах боломж байгаа штэ.
Nice. За тарган хүмүүс одоо би бол өөрийгөө бас тарган гэж хэлдэг. Ер нь гэхдээ тарган харагдаж байна. Чам таргалтай гэж. Яг одоо ингээл хүмүүс ингээл жоохон тураач мураач ингээд манай өрөөнийхнийг одоо жишээ нь манай борлуулалтын маркетинг баг байгаа шүү дээ. Манай одоо компани дандаа нэг булчинтай залуучууд байдаг гэл манай ажлын хүртэл ярьлаа. Тэнгүүд өөрийгөө ялах гэдэг нэг байгаад тах шүү. За турна гэдэг чинь одоо өөртөө л тэмцэнэ гэсэн үг үстэй тий. Бид магадгүй өнөөдөр нэг гоё мэдчихмээр байдаг тэрийгэл идүүлэхгүйгээр тэрний оронд нэг 10 минут тасгал хийх юм өөртөө л тэмцэлтэй тах шүү тий. Манай монголчуудын бие физиологийн хувьд бол одоо арай жоохон өвөрмөц ч юм уу эсвэл тийм зүйлс байгаа. Одоо заавал фитнес хэрвээ явах гэж байгаа бол та өглөөний тасгал нь илүү үр дүнтэй байдаг шүү. Эсвэл оройных нь үр дүнтэй байдаг ч юм уу. Монголын хүний бие физиологтой ингэж одоо зохицдог гэдэг ч юм уу. Иймэрхүү бас биднэрт одоо анхан шатны мэдээлэл ч юм уу. Үгэл. За одоо энэ асуултууд айгүй их хэрнэ. Одоо ингээл хүмүүс өдөр нь ажилтаа байдаг те. Тэгэл өглөө нь зав байна. Орой нь зав байна. Өглөө явсан дээр үү, орой явсан дээр үү ч гэдэг юм те. Энэ маань юу юм гэхээр одоо нөгөө тэр хүнд гарч байгаа зав бэлтгэл хийх одоо цаг завынх нь боломж нь гарч ирээд байгаа байхгүй. Тэгэхээр яг өглөө орой гэдэг тийм сонголт зав байгаа бол өглөө нь явсан дээр. Өглөө нь хүн ингээ босоод дасгал хөдөлгөөн хийхээр би ингээд айгүй хурдан сэргэнэ. Дасгал хийхээр чинь зүрхний үйл ажиллагаа дэмжигдээд бодис солилцооч ирчимжээд бүх бие чинь ингээ сэргэгчдэг байхгүй. Тэгээ өдөр жөнгөө тэр сайхан ирч хүчтэй ажиллаа сайхан хийгээд орой болоод ирэнгүүт бие чинь хөссөөсөөгүй ядраад яг унтах хэвээр эрт унтаж амрах хэвээр цагтаа унтаж амраад идэх байхгүй. Хэрвээ одоо өглөө орой гэсэн сонголт байх юм бол өглөө нь хийсэн дээр гэж хэлж байгаа. Тий. Яалтчгүй орой хийх сонголттой бол тэгэл оройн хийгээл явжсэн дээр. Огт хийхгүй байснаас тэр ч хамаагүй дээр. Яг орой нэг дасгал хийх муу тал нь юу байдгийг нөгөө би сая хэллээ шүү дээ. Биеийг сэргээчдэг. Тэгэд нойр тэнгүүд орой унтах гэхээр тийм хурдан сайн унтах чаддгүй байхгүй. Тэгвэл яг ингээд нөгөө тогтмол яг ингээд орой болгон дасгал хийгээд идэх хүмүүс эсэргээр өдрийн ачаал, бэлтгэлийн ачаалтаа ядраад бие организм чи яг тэрэндээ ингээд дасаад хүний бие организм юм ямар нэг юмд айгүй сайн дасан зохицох чадвартай байхгүй. Тэр ч манай монголчуудын бие бол илүү хурдан дасан зохицох чадвартай. Тэгэнгүүт тэрэндээ дасаад очоод эсэргээр сайхан унтаад амарчдаг хүмүүс байна. Тэр нь нөгөө яг ингээд байнгын хийсээр хагаад нөгөө бие организмд яг тэр одоо нөгөө юм хүлээгээд авцсан гэсэн үг байхгүй. Тэгэхгүй өглөө бэлтгэл хийдэг хүн орой бэлтгэл хийхээр орой нь унтчих чадгаа болчихдог байхгүй. Тий, орой бэлтгэл хийдэг хүн өглөө нь хийхээр бас ядраад хийж чадахгүй. Яг тэр өдөрт ажилдаа энерги зохицуулж чадгаа болчих тий. Нөгөө одоо нөгөө нэг биеийн сайн сэргэж амжаагүй байдаг. Тэгэл нөгөө тэр дээр хоол ундаа сайн аваагүй, биеийн сэргэж чадаагүй. Тэгээд бэлтгэлээ хийхээр нөгөө орой хийснээс илүү нөгөө арай муу хийгээд байдаг. Өглөө нь хийдэг хүн орой нь хийнгүүд ядарчаад өглөө хийснээсээ муу хийгээд байдаг юм байдیں۔ Тэгэхээр ерөнхийдөө яг нэг юм тогтмол цагт ингээд тогтмол хийгээ сурчих юм бол яг тэрэндээ бие организм тасаад явчихдаг. Ер нь бол яг хүний бие организмын одоо яг дээд нөгөө нэг физиологийнх нь одоо яг дээд ачаал авах цаг гэж байдаг байхгүй. Тэр нь болохоор ерөөсөө 11-ээс 2 цагийн хооронд дээд тий одоо дээд хэмжээний ачаал авах чадвартай байдаг. Хэд өглөө эрт болохоор нөгөө бие маань сайн гүц сэргээгүй байдаг гэж үздэг. Орой болохоор ядралтын байдал руу шилжсэн байдаг гэж үздэг. Илүү те. За начиг одоо энэ харгалалттай болж байгаа ч юм уу. Ингээ офисын ажил хийдэг, өдрийн цагаа маш их суудаг. За одоо манай зурлаач гарч байгаа сайхан залах хэвчээ. Иймэрхүү ингээд маш олон хүмүүс байгаа хаа. Тэнгүүд та зүгээр хамгийн ихний зүгээр ийм жижиг юмнаас л эхэлнэ гэдэг нэг жижигхэн хөшүүрэг ч юм уу тийм юм хэлвэл. Тий одоо ер нь бол нэг тийм яг ингээд нэг юм одоо ер нь бол хамгийн гайгүй дасгал нэг тийм табата дасгалууд байдаг. Нэг богино хугацаанд ингээд зогсолтгүй ингээд янз янзын дасгалууд солиод хийчихдэг. Одоо нэг гар дээрээ сүнэгаал босч ирээ суугаал тий буцаж хөвтэй хөвлийн дасгал хийгээд юм сонирхолтой байхгүй ингээд нөгөө тэгсээр нэ айгүй өөр их энерги шатаа чинь бодис солилцоог айгүй сайн хэрчимжүүлчихдэг. Тийм дасгалууд хаач хийж боломжтой. Хаач хийж болж байна. Үүнийг юм жоохон талбай тогтол болж байгаа. Тэгээд одоо табата дасгалууд тэгэл ингээд оронгууд байж байгаа. Ер нь бол тийм дасгалууд бол ер нь айгүй их зүгээр нөгөө хүн өөд байхгүй. Тэгээд тэр чи өөрөө хөгжмийн хэмнэлт хөгжмийн ритмээр явна. Тэгээд яг тоотой. Тэгэл яг тэр тоонд нь хийгээл
дараагийн тасгал руугаа шилжээл хийгээл ингээл тэгэл тэрийг нэг юм уу хоёр тойрог явчихвал болчихж байгаа. Нөө ингээл хөдлөөл. Тий хөдлөөл ерөөсөө хөгжмийн имлэлт тийм. Гэхдээ одоо аэробик биш л те табата гэдэг нэг яг үндсэн одоо энэ фитнесийн дасгалуудыг ингээд ерөнхийдөө биеийн одоо тэр чинь нөгөө нэг ямарваа нэгэн дасгал чинь заавал нэг хөндрүүлэх хэрэгтэй болохгүйгээр зөвхөн өөрийнх нь биеийн жингийн эсрэг үзэлтэй дасгалууд байдаг байхгүй. Тэгэнгүү тийм дасгалууд хийгээд байх юм бол харьцсан байгаа. Хоолны хувь зүгээр танаас ингээ асууж. За хотоос яг хоол зүвч болохоор мэдэхгүй ч магадгүй л дээ. Гэхдээ манай монголчууд нөгөө нэг оройны хоол хамгийн хүнд байдаг шүү дээ ер нь. Манайха өөрсдөө нэг тийм соёлтой юм шиг байгаа. Ягаад ч юм те. Оройны хоол айгуу сайхан цовингаа идэх туртай, оройдоо сайхан бүхэл маад чанж идэх туртай хүмүүс те. Ер нь та зүгээр зөвлөвөл оройдоо турж байгаа юмсаа 26-аас хойш мэдэхгүй л тэгдэж шүү дээ. Би одоо тийм бас ярьсан л явж байгаа те. Гэхдээ та зүгээр зөвлөвөл орой хэдэн цагаас хойш юм идэхгүй байгаас зөвлөх үү? За тэр нөгөө одоо ямар нөгөө бурхан нь тэгээд ямар ч төрөн тэгээ шивнцэн гэдэг шиг те 6-аас хойш юм идэхгүй гэдэг бол харьцангуй ойлголт байхгүй. Зүгээр л нэг юм нийт маасны нэг юм байхгүй. Түүнээс одоо энэ хоолны дэглэм те хоол гэдэг юм чинь маш том шинжлэх ухаан болчиход байна шүү дээ. Тэгэхээр яг ингээл нөгөө эрүүл зөв хоолт гэж юу ингээл хүн болгон асуудаг байхгүй те. Яаж хооллох вэ? Яах вэ? Дахиад юм хадгүй юу идэх үү? Нэ өвс ногоо идэх үү гэх үү. Эрүүл зөв хооллолт гэдэг юм чи ерөөсөө л тий ямар цагт ямар хэмжээгээр юу гэдэх вэ? Тэрийг л тохируулж идэх байхгүй. Түүнээс одоо заавал гурил будаа идэхгүй ч гэдэг юм уу тий. Ингээд тий 6 цагаас хойш юм идэхгүй. Хэрвээ тэр хүн одоо 12 1 цагт унтдаг хүн байх юм бол 6 цагаас хойш юм идэх хэрэгтэй. Тэгээ тэр хүний зорилго нь юу юм? Ямар ажил хийдэг юм? Тэгээд ямар цаг үлрэлт байгаа юм? Тэрнээс хамаарат хооллолт гэдэг юм чинь ингээ өөрчлөгддөг байхгүй. Ер нь бол яг манай үндэсний өөрийнх нь яг манай өөрийн үндэсний хоолны одоо дэглэм гэх юм уу одоо хооллолт гэдэг юм маань өөрөө айгүй их тийм маш том шинжлэх ухаанч тийм монгол хүний бие тохирсон хооллолт байгаа байхгүй. Ягаад тэгэхээр монголчууд өвөл ийм өөх тос ихтэй илчлэг өндөртэй тий адуу хоньны маха их иддэг байсан. Хавар намар болохоор борцоо идэ тий. Зун болохоор мах иддэг. Цагаа иддэг. Сайрг угаал явдаг. Тий одоо ингээл ааруул тарга орой тарга уун тий. Өглөө сүгэ уун, айрга уун ааруул эзгийгээ идэн. Тэр үуч ямар тэр гурил боомоо гэж юм байхгүй шүү дээ. Тэгээд тэр махыг чинь тэр болгон идээд идэх зун бол ерөөсөн. Тэстэй нөгөө хүн төрж мөрөхтөл нэг шүлмөл уух тий. Тиймэрхүү хооллолт байсан бол одоо энэ нийгэм чинь эсэргээр болчиход байгаа байхгүй. Өвөлч мах, зунч мах тий. Өглөөч мах, оройч мах. Ерөөсөө ингэ нөгөө хооллолт нь яг уг үндсэн нөгөө үндэстнийхээ хоолыг идэхгүй байгаа байхгүй. Тэгээд дээр нөгөө нэг илчлэг өндөртэй нөгөө пицца, бургер, тэгэл чихэр, шоколад, бичээ ингээл нөгөө янз янзын юмнууд нэмж идэнэ. Тэгээд тэрнээсээ болоод ингэ юу ачдаг. Тэгэхгүй одоо ингээл өвөл зөнгөө мах идээд хар тэр чинь юм асуудалтай болчиход. Дээр нь өвлийн хүүтэнд нөгөө илчлэг өндөртэй хоол иддэг байсан. Тэгэл зум бол хөнгөн хоол иддэг байсан тий. Энэ маань яг одоо энэ чинь нийгэм чинь одоо ингээд өөрчлөгдөд байгаа болохоор ер нь бол хүн ямар ажил хийдгийг тий. Ямар шүү энерги зарцуулдгийг. Тэгээ ямар нөхцөлд ажилдгийг. Тэрнээсээ хамаарат хооллолтоо тохируулах хэрэгтэй байдаг. Тухайн хүн өөрийнхөө ажил амьдралдаа тохируулж хооллох хэрэгтэй байдаг. Тэгэхгүй одоо ингээд нэг Японы нэг ногоо иддэг те тийм юу тэдэн 7 хоног тийг ингэнэ. Тэгсээр нэ булчингоо хөгжүүлэх гээд ногоо идээд яваад байвал эзэж тэр болохгүй шүү дээ. Тэгээ ер нь бол одоо нийгмээрээ нөгөө хөдөлгөөн ингээ байхгүй болсноос болоод булчингийн сулралт их орсон. Булчингийн алдагдaltaй. Айгүй их одоо нийгмээрээ маш их булчингийн алдагдaltaй болсон байгаа байхгүй. Саяхан манай нэг саксны тэмцээн боллоо байгуулгын. Сакс уйлууны тэмцээн бол. Тэгээд нөгөө нэг ямар ч хөдөлгөөнгөө чи нэг өдөржингөө ингээд үсэр чараагаа тоглолцсон чи бүр би ингээд босохгүй бүр би дийлэхгүй болч. Мэдээж магадгүй нэг өдөрт нэг 5-10 минут тасгал хийдэг байсан бол арайч тийхгүй байх гэж би бодож байсан тийм. Тэгэхэд нэг өглөө машинтай ирчин орой машин унаа явчин гэртөө очиод хөвтчихнэ. За миний хувьд бол бүр гэртөө очиод компьютер хардахаас уучна. Өдөржингөө суусаар гоод орой компьютер хард. Тэнгүүлээ идчихэж байгаа бол нэстэ яг л нөгөө таны орой за хоол ихсэлх орчлоо. Пицца дуудчих. За нөгөө чикнээ дуудчих гээл. Тэгэл тэрийг идэл шөнө унд нь өглөө босоо яг адилхан.
Тэгээ харин энэс ч юм бол одоо ингээд ийм байдалтай байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр нөгөө хоолоо ингээд чи болохоор ингээд маш хөдөлгөөн багтай ажил хийдэг юм биш үү? Одоо ингээд 24 цагийн амьдрал чинь ингээд үргэлжлээл явна заяа. Ингээд сар болно, 1 жил болно, 2 жил болно. Ерөнхийдөө ингээд хүний амьдралын 24 цагийн амьдрал чинь нэг тодорхой хэмжээний энерги зарцуулт байдаг байхгүй. Тэгэнгүүт энэ таргалан торно гэдэг юм чинь энергийн балансаар одоо хүний бие өөрчлөгддөг байхгүй. Тэгэнгүүт одоо ингээд хоногт одоо гаднаас ирж байгаа идж байгаа хоол хүнс чинь бүгд бие чинь ороод энерги болж хувирна. Тэр энергиэр хүн амьдраад байгаа байхгүй. Тэгэнгүүт нөгөө хоног зарцуулж байгаа энергийн хэмжээ хоногт идж байгаа хоолны чинь энергийн хэмжээ ийм гарч ирээд. Энэ зүрүүг хайчих вэ гэхээр нөөц байдалчилж байна. Илүүдл энерги хүн нөөцөлдөг байхгүй. Хүн болон амьтан. Одоо жишээлбэл баавга зунжинга хоол идэж таргалж байгаа ичээндээ ороод өвлжөнгөө унтчихдаг тийм. Тэр өвл юугаар амьдарч ийн гэхээр нөгөө таргалсан өөхнөөсөө энерги болоо зарцуулаад амьдардаг байхгүй. Яг хүний бие яг энтэй ижлэх. Одоо хүний өөх гэдэг юм чи хүний нөөц энерги байхгүй. Тэгэхээр ингээд нөөц нэмэгдээл. Ягаад тэгэхээр нөгөө дээр үед хүн ингээл үүсгэд яг л адгуу самттай адилхан л байсан шүү дээ. Тэгэнгүүт нөгөө явж нэг ан амтан олоо ан хийн ч юм уу эсвэл нэг жимс нөгөө сайн ургасан газар очино. Тэнцэн сайн идэж аваад их энерги нөөцлөө дараагийн хоол болтол хоос явж идэг ч юм уу тийм. Тиймэрхүү байдалтай байсан болохоор ийм нөгөө нөөцлөх юм чинь ингээд байглаасаа хүний бие ч өөрөө тийм бүтцтэй байхгүй. Тэгэнгүүт одоо нийгэмд тэгж нөөцлөх шаардлага байхгүй болсон. Тэгэхгүй нэг хоол олж идчихэд 3 хоногийн дараа хоол олж идэх гэсэн юм байхгүй шүү дээ. Өглөө хоол идлээ, өдөр орой хоол идлээ гэдэг ингэ явчихна. Тэгэхээр одоо тэгж нөөцөлж байх шаардлагагүй болсон болохоор хоолныхоо илчлэгийг сайн тооцоолцоор. Тэгээд хоолны дэглэм гэхээр хүмүүсийн нэг буруу ойлголт нь өлсөөл ингээл юу ч идэхгүй өлсөөл яваад байх ингэж ойлгоод байдаг. Одоо ингээл би ингээл жишээлбэл шамнартаа ингээл хоолны дэглэмийг өгдөг байхгүй. Одоо ингээл чи одоо над дээр дасгалжуулалтаар орж ирлээ гэхэд би ингээд чамайг асууж штэ. За ямар ажил хийдгийг, юу хийдгийг, яадгийн хэдэн цаг унтаж амардгийн ийм гэх. За тэгэл энэ хүн нэг иймэрхүү энерги зарцуулалтаа хүн юм байна. Гэ мэдэнгүүтээ би дасгаллынхаа өөрийнхөө нэг калори шаталтыг мэдж байгаа болохоор энэ хүн нэг иймэрхүү ачаал даах юм байна. Ийм энерги зарцуулах юм байна. Тэгэхээр энэ хүнд нэг иймэрхүү хоол өгөхөд болох юм байна. Тэгээ нөгөө тэр хоолны тэглэм ингээд бичээд өгөхөр хүмүүс бардггүй байхгүй. Бардггүй. Тэр хоолой. Тий, идэж барахгүй. Тэгэхээр нөгөө яаж ийн вэ гэхээр одоо хоолоо зөв сонгож идэх хэрэгтэй байхгүй. Тэгээд зөв цагт нь зөв сонгож идэх хэрэгтэй байдаг. Тэгэнгүүт ингээд нөгөө хүн чинь ингээд яг хэрэгтэй юм аа ингээд идэх хахаар өлсөхгүй. Тэгсээр нь ингээд дасглаа гэдэг ингээд явахаар турна. Тураал өөх нь багсаал ингээд өдөрт 100 200 грамаар багсаал яг юм тогтмол юм бага хэмжээгээр явах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй огцом тэгэж явна гэсэн ойлголт угаасаа байхгүй л дээ. Нойр хэр хамаатай вэ? Нойр бол маш чухал шүү дээ. Тоглох туртай. Нөгөө нэг одоо Монголд интернет тоглоод байгаа Counter Strike тоглох туртай. Dota тоглох туртай байлаа гэж бод. Очоод би нэг 12 мар хүртэл тоглож идэг. Тэгээд нэг Ord Series шүүд амаа унтсаар л нэг гээл тэгэл өглөө буцаага 8 цагт босч байгаа байхгүй. Ер нь нойр хэр. За нэг юм ярэ. За хүмүүс нэг одоо ингээд хооллолт, амралт, бэлтгэл ийм 3 зүйл байдаг байхгүй. Бэлтгэлийн ачаалал гэдэг. Одоо хүн болгон гой биетэй болохыг боддог. Тэ эрүүл гой биетэй болохыг. Тэгэнгүүт энэ 3 зүйл чинь ерөөсөө салшгүй нэг номерт байдаг байхгүй. Тэгэхээр хүмүүс одоо ингээд гой биетэй болохгүй фитнест орж ирэл дасгал хийдэгтэй. Энэ тэгэнгүүтээ нөгөө хооллолт, амралтаа орхичдөг. Мэдээж эрүүл аятайхан сайхан амьдрий гэдэг те хүн аятайхан нэг учиргүй гой биетэй том булчинтай гой биетэй болох нь биш юм аа гэхэд зүгээр илүүдэл тархалтаа хасаад зүгээр сайхан амьдрий гэсэн хүмүүс орж ирээд бэлтгэл хийн. Тэгэхдээ бас нөгөө хооллолт амралт гэдэг юм амрагдах гэдэг. Тэгэхээр хүмүүс зарим хүмүүс болохоор яг нөгөө бэлтгэлэн төдөө 60% хооллолт 40 30 инээтрээ гэл ингээд хувлаад идэг. Энэ бол ерөөсөө яг энэ 3 юм чинь тулгын 3 чулуу гэж боддог байхгүй. Тэгэхээр нэг чулуу байхгүй бол тогоотой хоолч хөмрөөд асгарахтай адилхан гуруулаа нэг номерод байх хэрэгтэй. Тэгэхээр тий бэлтгэлийн ачаал дээр 100% анхаарсан бол хооллолтон дээр 100% анхаар, амралтын дээр 100% анхаарах хэрэгтэй. Тэгжиж хүн зөв замаар урагшаа явж эхэлнэ. Тэгэхгүй болохоор одоо манайхны гол алдаа нь ерөөсөө л нөгөө амралт гэдэг юмыг хайждаг.
хооллолт гэдэг юм нэг хагас дутуу оромддог те. Тэгээд нэг бэлтгэл хийгээл зааланд очиод дасгал хөдөлгөөн хийвэл гоё болчихно гэж боддог те. Энэ бол ерөөсөө болохгүй. Яг одоо тэр ач холбогдол өгөөд явж ийн бэлтгэлтэй мөнгө төлөө цаг зав гаргаад те ингээд явж байгаатай адилхан хоол амралтан дээр анхаарах хэрэгтэй. Амралт маань өөрөө зөв амралт байж иж хүн харцсангүй ирүүлээ. Таргалалт гэдэг юм чинь амралтнаас чинь бас маш их шалтгаалж байгаа. Ягаад тэгэхээр нөгөө хүний гормоны үйл ажиллагаа алдагдаад эхэлдэг байхгүй буруу амраад эхлэхээр. Тэгэхээр хүн эрт унтах хэвээр тий одоо 10 цагаас өмнө унтах хэвээр 10 цаг гээд унтах хэвээр тий гэд ингээ яриад байгаа. Тэр нь яадаг юм гэхээр хүн 10 цагаас унтчиж унтснаас хойш 1-2 цагийн дараанаас гүн нойронд давтаж эхэлдэг байхгүй. Гүн тий гүн нойронд давтаж эхэлнэ. Гүн нойронд орсноос хойш хүний гормон хүчтэй ялгарч эхэлдэг. Одоо хүний гормон одоо энэ гормон гэдэг юм маань дотоод шүрлээ л тий. Одоо ингээд өнчин тарих бамбаа улчирхаа, дөрөв улчирхаа, нойр улчирхаа, бөөрийн дэд улчирхаа гэдэг ингээд хүчтэй гормонууд ялгаруулдаг одоо эрхтэнгүүд байна. Эднүсээс ялгарч байгаа энэ гормон гэдэг юм чи хүнийг энэ эрчтэй, залуу, өнгө зүс сайтай тий дархлаа сайтай, өөхлөлт багтай ийм гоё байлгаад байгаа зүйл чинь гормон багхгүй. Тэгэхээр энийг хүмүүс ерөөс нэг хойшоож үздэг. Тэгэл энэ гормоны ялгарч чинь XXмаа одоо тестостерон, адреналин энэ юу гэднүс чинь их ялгарх тусмаа хүн маань өөрөө илүүдлөө жингүү өөхгүй булчингийн хөгжил сайтай тэгээд их хүчтэй өнгө зүс сайтай байдаг байхгүй. Тэгэхээр хүн хөгшрөөд ингээд царай алдаад одоо хөгшрөөд нас явахын хэрээр одоо ингээл хүн хөгшрөлт явагддаг шүү дээ. Энэ юунаас болоод байна гэхээр нөгөө нэг гормоны ялгарл нь буураад эхлэхээр л арьс ус нь татхаа болоод үржилт ихсэл тэгэл үе мөч нь өвдөн ингээл нөгөө бие эрэхтэн доороотоод эхлэхийг хэлж байгаа юм л та. Бас магадгүй нөгөө нэг ир имийн харилцааны асуудал ч гэсэн ордог юм шиг. Орно. Маш эн чинь бүр баг нэг номерт орж байгаа шүү. Тийм үү. Тий. Таргалалт ингээд үүсэж байна гэдэг чинь нөгөө түрүүн би бодсон солилцоо чинь баг удаашраа те цус чинь өтгөрөөд ингээд тал бүрийг өвчтөй болно гэдэг. Тэнгүүд нөгөө нэг төрөө улчирхаа төмсгний үйл ажиллагаа халдагдаад тестостерон гэдэг даавар чинь эр бэлгийн даавар чинь ялгаралт нь муудаад эхэлдэг байхгүй. Гормон. Тэнгүүд л нөгөө бэлгийн үйл ажиллагаа чинь доголдоод тэр муудаад эхэлнэ гэсэн үг. Тэгэл дээр нь хүн гэдэг чинь өөрөө хоёр хөл дээр ингэж явж идэг юм босоо байдалд байдаг юм байна. Тэнгүүд гидсний өөхлөлт ихсэн шүү дээ. Тэнгүүд энэ зөвхөн гадна өөхнөөс гадна дотор өөхлөлт чинь бас нэмэгдсэн байдаг байхгүй. Тэнгүүд энэ дотор эрэхтэн өөхлөд ирэхээр доошо төрөө улчирхаагаа дараад иргэлдэг. Төрөө улчирхаа маань өөрөө энэ арцг нь доор байж идэг. Дараад үйл ажиллагааг дарангуулад эхэлнэ. Дээр нь одоо нөгөө амралт одоо чи ингэж шүн унтахгүй байх юм бол нөгөө гүн нойронд автахгүй нөгөө тестостерон чи ялгархаа болоод тэгээд ирэхээр чиний өөхлөл чинь нэмэгдээд булчингаа алдаад тэгээд одоо үе мөч чинь өвдөөд дээр нь одоо нэг хөгшрөлт явагдаа тэгээд ингээд бэлгийн чи үйл ажиллагаа тоглолтоод эхэлнэ. Тийм. Чи нөгөө нас одоо өмнө нь болоод юм наснаас их хамаардаг байсан бол одоо нөгөө нийгэм маань өөрсдийн таргалалт болчоод одоо 25 настай хөдөлгөөнгүй таргалалтай хүн 55 настай хүнийхтэй ойролцоо болсон ч байдаг юм. Биологийн одоо бодис солилцооны үйл ажиллагаа тий бүх чадвар нь тийм хэмжээнд очсон байж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол ерөөсөө тэр таргалалт гэдэг юм чинь эрэгтэй хүнд бол бас маш их муу зүйл байдаг. Гамбаатархаа ийм бас аргууд байдаг. За мэдгүй одоо л яг үр дүнтэй үгүй юм би сайн мэдгүй л. Хүмүүс нэг маш их тураах бүтээгдэхүүн авч хэрэгэлдэг тий. Тураах цай, кофе. За би бүр одоо тураах кофе ууж байгаа шүү үнэ. Янз бүрийн юмнууд байна бүр тураадаг тий. Эднэр өөрөө хэр үр дүнтэй байт юм бэ? Ер нь та бас энэ дээр нэг бодит жишээ ч юм уу тийм кейс мэс байгаа юу? За ер нь бол нэг одоо за энэ ерөнхийдөө тураах кофе, цай гэл ингээл янз бүрийн бүтээгдэхүүн байна тий. Зүгээр яг уу ийм ер нь тэр бүтээгдэхүүнүүд маань голчлон юутай байдгийг гэхээр хоолны туршилт бооруулагчтай байдаг байхгүй. Тэгээ нөгөөтг нь уунгууд тэгээ энержи өгч өөрөө кофентэй энержи өгнө. Тэгэнгүүт нөгөөтг чинь ингээд кофентэй өндөр кофентэй тэгээ хоолны туршилт бооруулагчтай хэрэгэлчингүүд сэрэгчин ингээд эрч хүчтэй болно. Тэгэнгүүтээ хоол идэх сонирхолгүй дуршлан буурч. Тэгэхээр нөгөө юм идэхгүй
Тэг юу ядарх нь баг болчоор илүү ингээд хөдөлгөөн хийгээд энерги зарцуулалт явагдаад тэрнээсээ болоод нөгөө баг хоол идээд байгаа хүн чинь мэдээж илчлэг баг аваад их энерги зарцуулаад байгаа болохоор туурна. Тэгээд ингээд яваад идэх. Ингээд явж байгаад нөгөөдгөө хэрэглэхэ болчингууд эсэргээрээ нөгөө дарангуулаад байсан юм чинь зөрөөд ороод ирдэг байхгүй. Хүний одоо ямарваа нэг юм чинь заавал нэг юм хэмжээтэй байдаг л да. Тэгээ тэр хэмжээнээс ингээ хитрээд эхлэхээр нөгөө сөрөг тал нь зөрж гарах гад ингээ байж идэг байхгүй. Тэгэл нөгөө тхийн чи үйлчлэгээ одоо ингээ өндөр кафеин өндөртэй юм хэрэглээд нэг хэсэг ингээ 3-4 цаг ч юм уу 5-6 цаг ч юм уу айгүй их сүрчтэй байжсэн гинт ингээ сүлдээд унцдаг байхгүй. Ямар ч юу хөдлөх чадваргүй болоо те энергигүй болоод гинт ядраад унцдаг. Тэр нь яаж юм хэ нөгөө энерги маш их шавхаж аяцаад зөрүүлээд явгод гинт огцон бий чинь сулраад ядардаг. Яг тэрэн шиг нөгөө хоолны дурсгалыг чинь ингээд хүчээр дарж агаад болчингууд буцаад маш их хоолны аппетит болждаг. Тий. Ягаад тэгэхээр нөгөө бие чинь нөгөө эдис чинь амар өлсгөлний байдалд орцсон. Тэгэл буцаад нөгөөт нь орж ирээд өмнөхөөс нь учруу замбраагүй хидэт эхэлдэг байхгүй. Тэгээд нөгөө хэрглэж байгаа хайчингууд буцаад тархална. Нөгөө өндөр кофеин авах гэдэг чинь дахиад нөгөө хүний бие чинь тий. Тэгээд бүр илүү идэж эхэлдэг л байх л та. Яг кофеин чинь өөр ингээд маш сайн сэргээ чинь тэгээд дуусангууд ядар чинь. Хоолны дуршил бууруулаад ингээд явж байгаад болчингууд нөгөөтг нь буцаад хоолны дуршил нь маш их өсчихдөг байхгүй. Тэнгүүд буцаад харгалаад байдаг. Тэгээд тэрнээс гадна одоо хит бас өлсгөлэн яваад бах тийм бас тийм юм. Ягаад вэ гэвэл яг нөгөө хэрэгтэй юмаа цагт нь авч явахгүй бол бие организм маань өөрөө тижээлийн дутагдлалд ороод идэг. Тэрнээс болоод одоо эрдэс амин дэм уураг тэ эднээс өөх тусны ингээд дутагдлалд ороод ирэхээр бие организм маань өөрөө доголдоод өвчлөл үүсэж эхэлдэг. Тэгэхээр яг зөв хоолол ингээд ойр ойрхон ерөнхийдөө нэг 3-4 цагийн зайтай баг хэмжээгээр хоолнуудаа идэх хэрэгтэй байдаг. Алкогол хэр нөлөөлдөг? Алкогол бол нөлөөлнө шүү дээ. Алкогол чинь өөрөө ингээд нөгөө гормоныг их дарангуулж өгдөг байхгүй. Ялангуяа эрэгтэй хүн тестостероныг айгүй дарангуул. Тестостероныг дарангуулад эстроген даврыг өндөрсгөө хийдэг. Тэгэнгүүт арх усны дараа бие чинь айгүй их ядарн дээр нь нөгөө нэг юу булчингаа алдаад өөхлөлч айгүй ихсчихдээ. Алкогол нь. Тий. За одоо чинь би одоо танд нэг өдрөө тайлгна гэж. За би өглөө босоод тайхаа орой за гэртээ нэг дунджаар 6 өнгөрөг 7 цаг очлоо тий. 7-оос за 8-ын хооронд би нэг жижиг саж гэрээ цэвэрлэх хоолундаа идэх ч юм уу. За нэг 8 цаг гэл юм компьютер суучих. За суухтаа л нөгөө л нэг шарсан төмсөө авч байна. Хоёр лаз пи ууж чинь орой болгоо. Яа. За тэгээл онтож байна да. Тэгээ үр дүн маань юм бэл байна да. Тий, тэгэхээр одоо чи наад өөрийнхөө амьдралын хэв маягийн үр дүнгийн өөрийгөө бие дээр ингээд харчаад нь шүү дээ тий. Тэгэхээр чи одоо наад өөрийнхөө амьдралын хэв маягаа л өөрчлөх хэрэгтэй. Тэгжижил чи өөрчлөгдөн. Энийг жингэл за би тэгэндээ яваад ах юм бол ерөөсөө наадах чинь нөгөө Монголын маргааш дуусахгүй гэдэг чинь. Тий. Тэгэхээр яг зориглол за би яг одоо өнөөдрөөс эхлээл яг ингэн гээл зөв хоолоо идээл тий. Тэгэл орой чи нэг сайхан заавал шарсан хүмүүс идэх шаардлага байхгүй. Заавал пив уух. Нөгөө эн чинь болохоор зүгээр ингээд чи нэг юм рефлекс болсон шахуу юм байгаа. Хамааралт олч би одоо пив уухгүй бар нойр. Нэг донтолтонд орцсон. Тэгэл нөгөөтгөө ингээд уухгүй бол нойр урахгүй гэж бодцсон. Энд чи ерөөсө хүн юугаараа ингээд яваад байгаа гэхээр тархираа л явж байгаа шүү дээ. Тархичин л чиний биеийг өдөртөөл, тархичин л чиний бүх юмыг хийж байгаа болохоор өөрөө ихлэ тархиндаа маш сайн кодлчих хэрэгтэй. Тэгэд яг ингээд эрүүл зөв хооллолтыг өөртөө тохирсноор сонгоод тэгэд өглөөнөө сайхан дасгал хөдөлгөөнөө хийгээд тэгэд ийм зориг тавьж явах хэрэгтэй. Хүн одоо ингээд хүмүүсийн нэг юм алдаа нь гэдэг юм. Зориг байхгүй. Байгаа л та тэр нэг том зоригтой. Би нэг одоо гоё биетэй болно те би гоё яснаа гэж хараад би одоо тийм болно, ийм болно гэдэг дотроо нэг тийм байгаа да. Тэгсэр нөгөөтг нь хугацаагүй. Тэгээ хугацаагүй болохоор нөгөө шууд хитийн зориг тавьчихсан. Тэнгүүд хугацаагүй болохоор нөгөө зорилгондоо хүрэх зам нь ингээд байхгүй болчихдог байхгүй. Тэгэхээр нөгөө хитийн зориг, дундын зориг, ойрын зориг гэд алхамаар ингээд явсараад нөгөөтгөн дээр очих хэвээр юмыг шууд хитийн зорилгоо тавьчаад эзээ очих нь мэддэхгүй тэгээ яваад байдаг. Яваал байдаг. Яг ингээд цаг хугацаа өнгөрөн хэдэн жил өнгөрөөд явцсан хүмүүс ч байдаг. Тэгэхээр яг өөртөө нэм тодорхой цаг хугацаатай зорилго тавиад тэрнийг хаараас.
Тэр нь мэдээж хитийн зорилго нь мэдээж хол байна. Тэр лүгээ тэмүүлж байгаа ойрын зорилгууд нь юм богино хугацаатай байх хэрэгтэй байдаг байхгүй. Чек point цуглуулад тий. Тий, одоо нөгөө шатаар ахна гэдэг юм чинь тэр байхгүй тий. Тэгэхгүй шууд тий 10 шатны дээр гүйж харайж гарна гэх гээд дайрах гэдэг байхгүй. Мэдээж бүтчихгүй зүйлээ хараас. Тэгэхээр нөгөө эхний шатаад давж иж эхний алхмаа хийж иж дараагийн алхам руу шилжих хэрэгтэй. Тэгэхээр тэр маань одоо би сард тэгээд нөгөө хүмүүс нөгөө нэг аюу шуналтай тийм 50 атах гэдэг юмгууд би сард 10 ил хасна масна гэж солиороо. 20 ил хасна масна гэж явж игийн шүү дээ. Амар тонцорлоо шүү дээ. Яг нөгөө нөгөөдгөө ингээд яах гэж байгаа юм гэхээр би одоо ийм зорилго тавьсан. Би энэний хойноос ингээд явна гэдэг байхгүй. Энэ маань яа тийм гэхээр нөгөө хүнд маань өөрт нь маш их хэмжээний дарамт, маш их хэмжээний стресс, маш их хэмжээний хөдөлмөр төвчээр хэрэгтэй болдог байхгүй. Нөгөө зорилгодоо хүрлээ, сар өнгөрлөө 10 ил хаслаа. Маргааш нөгөө хүн чинь идэж угаа явчихдаг байхгүй. Хаштай хүртсэн те сэтгэл нь ханаад. Тэгээд буцаж идээд буцаад таргалцдаг. Ягаад тэгэхээр нөгөө бие организм чинь нөгөө өөрөө өөхөн идүүд нь ингээд яг үүрүүд нь арилаагүй ингээд байж байгаа тохиолдолд буцаад хоол идээд нөхөө тавчдаг. Өсөглөн байгаа эсүүд нь галс буцаад томроод буцаад маш хурдтай таргалдаг байхгүй. Тэгэхээр энийг яаж яадгийм бэ гэхээр өөрөөсөө нөгөө эрүүл турах арга чинь юу юм гэхээр ерөөсөл тухайн хүний биеийн жингээс хамаарал 3-5 кг сард. Тэрнээс дээш хасаад эхлэх юм бол одоо мэдээж өндөр жинтэй хүн 5 кг хасах. Бага жинтэй хүн арай бага жинтэй хүн 3 кг 4 кг ч юм уу те. Ингээ явж ийм биеийнхаа нөгөө нэг жингийн юунаас хамаарат тийм хэдэн килограмм хасах гэж байдаг байхгүй. Тэгэнгүүт тэрнээс илүү хасаад ирэхээр нөгөөтг нь эрүүл бус болоо явчихдаг. Тэгээ эрүүл бус болцсон юм нь дараа нь нөгөө зорилготой хөрөнгөд буцаад таргалаад тэгэл нөгөө нэг жимд яваалс амар тураал турдгийн бэлээ. Тэгтээ болцохоор өстө буцаад өмнөхөөс илүү таргалчдгийг хэлээ. Тийм амар ярьдаг те. Тий хүн баг ихэнх нэм турж утсан хүмүүс нэг тийм юм яриад байна. Энэ маань яаж юм гэхээр өөрөө буруу яваад байгаа. Буруу замаар явсан болохоор буцаад нөгөө юм нь хариу нь буцаад өөрт нь л ирж байгаа юм л та. Тэгэхээр нөгөө шуналтаж болохгүй. Тэгээд 1-2 кг-аар ч хамаагүй хас. Тэгээд 1 сар өнгөрнө. За 10 сарын дараа гэхэд 20 кг ч хасагдсан баг. Энэ үед нөгөө бие маань буцаад таргалалт маш багтай байдаг. Одоо хоолоо алдлаа ч гэсэн тий. Ингэж явсараад өөрийн гэсэн нөгөө өөрийнхөө нөгөө очихж байгаа биеийн жим биш тийм ээ. Одоо чи жишээлбэл одоо хасж байгаа нэг 70 кг дээр очие гэж бодъё л да тий. За 70 кг дээр очлоо гэж бодоход тэр жингээ бариад явах бол амархан байхгүй. Ер нь болоо. Тий. Яагаад вэ гэвэл шүү дээ. Одоо тарганаас хасна гэдэг маань өөрөө ингээд бие организм маань ингээд бүрэлдсэн байгаа юм. Өөр бие эргэтнийх нь нэг эргэтэн баг байхгүй. Энийг хүн өөрөө идэж нөгөө турж байгаа шүү дээ. Одоо энерги болгож зарцуулж идэж турж байгаа байхгүй. Ингэнгүүт нөгөө бие организм маань өөрийн хамгаалтын систем нь өгөхгүй, идүүлэхгүй гэдэг ингээд өөдөөс нь төвчл явагдаад өөрт нь айгүй хэцүү байдаг байхгүй. Тийм. Тэгэнгүүт нөгөөдгөө айлууд ингээд хасаад ингээд барьцсан тохиолдолд нөгөө жингээ барина гэдэг маань харцсангүй гайгүй. Тэгэл би одоо дандаа ийм холлолтоор хооллоод яваад ах юм уу гээл те. Би өөр гоё мэдмээр нь штий. Тэр хэмжээндээ очисныхоо дараа нэг юм одоо тийм хүмүүст нэг арга зааж өгье. За яг идэх гээд идэг үү? Тий, идэх гээд идэг хүмүүст те. Одоо янз янз амттай юм идэх гээд идэг. Тэгэхээр би тэгдэг байхгүй. За чи өглөө босоод өглөөнийхөө идэх ёстой хоолыг идчих. Нөгөө овёс те алим өндөг юмнуудаа ингээ идчихээ. Тэрнийхээ дараа нөгөө идэх гэсэн юм айд. Зөвхөн өглөөний хоолнд хэрэгтэй байхгүй. Тэгээд орой ингээд гэрт нь очингууд нөгөө манайхан чи янз янзын хоолоо ин штт. Тэгээд тэнгүү тэр нь айгүй хэцүү байдаг байхгүй. Тэгээд хоолны дэглэн барьж байгаа хүмүүс. Орой очингууд хуушур бууз те. Тэгэл ингээл янз тэгэл нэг пицца чикен микс шарсан дахиад махаа гал ингээл янз янзын юмнууд байж байгаа шүү. Тэгэнгүүт тэнчэнээс өөрөө идэх гэж бодсон юм аваад цааш нь ичих. Тэгээ өглөөний тэрийгэ заавал идэх хэрэгтэй байдаг. Бүргэрээ аваад хөргөчөнд ичих гэж. Тий. Тэгэл одоо нэг хуушур ицсэн бол идэх ёстой хуушур аваад цааш нь ичээд өглөө босоод өөрөө идэх ёстой юмыг идснийхаа дараа нөгөө бүтээгдэхүүн нөгөө одоо идэх гэсэн юмнуудаас заавал амс гэдгийг. Тэгэхгүй болохоор хүний нөгөө тийм хүмүүсийн чим сэтгэхүйн үлсгэлэн болчоод дараа нөгөөдгөө төвчээр нь алдагдангууд идчихэж
байхгүй. Тэр нь буруутчаад байдаг байхгүй. Тэгэл одоо нэг амттан дуртай хүмүүс шүү дээ. Тэднүүс чинь ингээд нэг ангууд за чи хідэн төрлийн юм авч цааш нь хийсэн бүгднгөөс нь хамсаараа гэдэг байхгүй. Тэгэхгүй болохоор нэгийг намсахгүй үлдээчихээр нөгөөдгөө идгээд дараа догдоод тэгээд нөгөөдгөө идгээд орой мөрөө болсон нөгөө идэх ёсгүй цагтаа идэх гээд байдаг байхгүй. Тэгэхээр нэг тийм зөвлөгөө өгдөг. Тэр бас их зүгээр. Ягаад тэр бол гэхдээ жингээ одоо биеийн жингийг бариад галбирацж байгаа хүмүүст зориулагдсан зөвлөгөө шүү. Тэгэхгүй одоо жин хасж байгаа хүмүүст гэх юм бол нөгөө жин хасагдгаа болчихно л доо. Тийм ээ. Яг нөгөө нэг жингээ цаашаа авч явах хүмүүс. Тий, одоо жингээ хасж байгаад нэг 10 кг ч юм уу 15 кг ч юм уу хасаад өөрийнхөө юу зорьсон жиндээ очичлаа шүү дээ. Биеийн одоо нормал жиндээ очичлаа. Тэрийгэ барьж явах гэж байгаа хүмүүст бол иймэрхүү олонний зөвлөгөө. Тэгэл өглөө нэг амттай амнуудаа идчихэнгүүд нөгөө хүн сэтгэл наачдаг байхгүй. Тэгээ орой очиод орой ягаад очихоор нөгөө хүмүүс янз янзын юм идээд байдаг шалтгаан. 9-өөс нэг 11 цагийн хооронд инсулин хүчтэй ялгардаг байхгүй. Тэнгүүд нөгөө янз янзын юм идмээр санагдаад хоолны дуршил амар ихсэн. Тэнгүүд л хүн тэн дээр нөгөө төвчээр алдаа идчихдэг. Тэгээд янз янзын юм идэл тэгээд тэрнээс болоод таргалт үүсдэг. Орой болсон хүн чинь буцаал хөвтөл ямар ч хөдөлгөөнгүй байж байгаа унтаад өгч байгаа. Тэрнээс болоод их хөөхлөлт үүсдэг. Тэгэхээр тэрийг давж туулаад яг тэр нөгөө хоолоо аваад цааш нэгэд өглөө нөгөөдгөө заавал идэх чинь нөгөө хүний сэтгэлд нь ингээд ингэчингүүд маргааш оройн очиод яг за би өглөө идчих юм чинь. Ингэнгүү тэгсээр байгаа нөгөөдг маань сүултээ нөгөөдг нь сонир биш болоо явчихдаг. За одоо яг зүгээр чөлөөтэй ярилцж байгаа болохоор би ийм юм асууж. За би одоо 90 кг байгаа. За хэлчихье. 90 кг зөө. За 70 кг болохыг зорж байна. 20 кг бас хэрэгтэй шүү дээ тий. За яг та нөгөө нэг ирүүлэр турнаа гэд дөрөв яриадсан. За яг над шиг яг ийм кейстэй хүмүүс зөндөл ирж байгаа бах тий. За яг та бол миний ер нь өдрийн амьдралыг хөвшлийг мэдчихлээ шүү дээ. За зөвлөгөө өгье гэвэл хэдэн сарын төлөвлөгөө гаргаж за чи бол яг ирүүлэр турах чаавал хэдэн сарын дараа юм болох боломжтой байна. Үр дүн чинь ийм байна. Гэхдээ хугацааны хувьд юм байна. Чиний хооллолтын хувьд юм байна. Одоо юу гэдэг нойрны хувьд юм байна гэдэг ч юм уу. За ийм зөвлөгөө танаас авчаа би. За чи 20 кг чи бол нэг жилийн дотор л яг 20 кг сард нь хуугаад гаргачих заяа. За. Тэгэл одоо эхний сар 20 кг гэхэр чи нэг 1.9 кг 1.8 кг-ыг сард хасах болчихж байгаа өстэй бол тий. Тийм байгаа өстэй 12 сард авахаар чинь. Тэгэхээр яг нэг сард би 1.8 кг хаснаа. Тэгээд ингээд төлөв зорилго гаргачих заяа. Тэгээд дээр нь би заавал юм дасгал хөдөлгөөн эрчимтэй дасгал хөдөлгөөн би өдөр болгон тогтмол одоо 30 минут ингээ хийж сурнаа гэд. За ингэнгүүтээ чиний хоолны дэглэмч нь бол ерөөсөө амархан дөө. Одоо мэдээч чи юучгүй болоод ингээ булчингаалтаа турахгүй. Тэ? Тэгэхээр мэдээж бас нэг айтайхан булчин шүрмстэй тодорхой хэмжээний булчингийн объемтай байх хэрэгтэй. Тэгэхээр дасгал заавал хийх хэрэгтэй. Хоолны дэглэмээ сайн барих хэрэгтэй байхгүй. Тэгэхээр одоо би чамд бол хоолны юу бичиж өгөх юм бол ингэж бичиж өгмөр байна. За чи өглөө босоод нэг 50 г авъя ус. Тэгээд ингэн эхлээд бол чи шууд өглөө босонгуудаа эхлээд усуун. Өглөө илгэн дээр. Тэг өглөө илгэн дээр нэг 640 г ус. Энэ яадаг юм? Их ус ууд юм бэ тийс? Тий. Энэ маань яадаг юм бэ гэхээр хүний бие нөгөө өглөө яг үүрээр 6-аас 7 цагийн хооронд одоо нөгөө нэг өгсөн эд исээ ингээд арьс болон энэ салстаараа ингээд гадагшлуулдаг байхгүй. Тэгэнгүүт нөгөө нэг дээр үед хүмүүс нөгөө хүнжилтөө үд хүртэл унтахаар ингээд тэгдэг гэдэг нэг юм яриад идэг шүү дээ. Тэгэнгүүт нөгөө ингээд хүнжилтөө ингээд битүү ингээд байгаад тахаар буцаад нөгөө арьслуугаа шингэждэг гинэ. Тэгэхээр тэр нь буцаад биеэ хордуулдаг. Яг энэ арьсаараа ингээд өгсөн эдсээ ингээд гадагшлуулж байгаатай адилхан энэ ам салст те улаан хоолой хотоод гэдэг энэ хүндийн эрхтнэрээ бас тэгдэг. Тэгэнгүүт ингээд чи өглөө босоод ингээд сэрээд ингээд чи хамч нэг юм 100 болчихсон те. Нэг салсттай болцсон те. Өмх хэрэгцэн нэг юм ухаад гэж те. Яг энтэй адилхан улаан хоолой хотооч бас яг дотор тийм болцсон байдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр өглөөний усыг шууд ингээд том томор шууд залхилаад бод. Тэгэнгүүт ам хоолойгоо эхлээд зайлчаад тэгээд уунгууд одоо нөгөө цэвэрлэгээ явуулж гин гэсэн үг л дээ. Энийг би нэг Японы эрдэмтэн нөгөө хор тавдраар өвдөхгүй байх 3 арга гэд нэг юм уншиж ирсэн байхгүй. Тэгсэн чинь тэр
Нэгдүгээрх нь ингэж ус ууна гэж байгаа. Тэнгүүд нөгөөх нь ингээд ходоод гизээ чинь цэвэрлээд тэгээ ус уугаад ингээд жоохон байж идэл чинь нэг 5-10 минутын дараа хүндэрнэ. Өссөөсэйгөө. Шууд уу? Тий. За. Ингээд ч уугаад сурчих юм бол тогтмол. Тэнгүүд ингээд угаасаа өтгөн чинь жоохон яг нэг мөндртэй гараад эхэлдэг юм ба яваанда. Тэг яг ингээд цэвэрлж байгаа нь ингээд мэдэгддэг байхгүй. Энэ бол нөгөө тэр дотор одоо хөндөй эрэхтний цэвэрлж байгаа. Тэгээ шүршүрт орох хэвээр. 7 цагаас өмнө босох хэвээр. Босч ирээд шүршүрт орох хэвээр ус уух хэвээр гэж байгаа байхгүй. Энэ гурыг тогтмол амьдралтаа хэрэгжүүлчих юм бол 25 дараа өвдөх магадлал маш багаснаа. Ийм Японы эрдэмтэн эдийн жилийн судалгаагаар гаргасан гэдэг. Тэгээ би энийг бас хэрэгжүүлэх гээд өөр дээрээ бас хэрэгжүүлэх гээд хүмүүст бас байнгын л энийг одоо өөр дээрээ хичээлдэг хүмүүст бүгдэнд нь л хэлж бичүүлдэг л дээ. Тэгээ энэ бол ер нь их зөв юм байлээ. Тэгээд дээр нь хүний нөгөө биеийн шингэнийг аягүй сайн төгтөг. Одоо ингээд нөгөө хэмжилт хийлгэнгүүд ингээд усны хувь баг гэж гардаг байхгүй ихэнх хүмүүс. Ер нь хангалттай шингэн авч чаддгүй. Тий. Усны хувь маш баг гардаг. Тэгээ би нэг нөгөө эртэлрүүлэг гэдэг нэг юм явдсан шүү дээ. Тэнд ингээ үзүүлсэн чинь нөгөө үзчихсэн юм чинь бүр гайхаадсэн шүү дээ. Хөөх ямар сони усны хэмжээ нормал маш цөөхөн хүний нэгэн чи юу гэдэгсэн юм. Гэхдээ яг би өөрөө ч бас шингийн юм их уудаг л та. Тий. Гэхдээ энэ өглөөний энэ ус уулт бол ер нь их хэрэгтэй их сайн юм байна гэд өөр дөрөө туршаад тэг хүмүүс дээр ингээ уулгаад ингээд яс ер нь их зүгээр юм бэлээ. Одоо энэ практик амьдрал практик аль алийг хослуулад ингээд энэ чинь цаг хугацаа туршилт ингээд явж ижил сайн муу гэдэг юм чинь ялгардаг шүү дээ. Тэгээд ингээд сурчих юм бол ер нь айгүй хэрэгтэй юм бэл. Тэрнийхээ дараа чи юу вэ? Нэг алим мэднэ. За. Тэгээ ногоон алим байвал илүү сайн байдаг. Тэгээд эн чинь яаж ийм нөхөр нөгөө энгийн нүүрс ус байхгүй. Ингээд ногоон ислэг байхгүй. Тэгээ ингээ ходоод нь чинь айгу зөөлөн орж өгöd. Араас нь чи овёс 50 г овёс. Тэрийг чи нэг тослоггүй сүнд твтгээд тэгээд нэг банан нэг 2 өндөгтэй идчих. Тэгээд ирэхэд чи бол нэг тэгж өлсөд байх нь гайгүй. Тэгээд нэг 2 өндгөө чанаад юм уу шараад юм уу туртагараа л идэ. Яаж идмээр вэ? Тэгтээ яг нэг шарахтаа чи нэг тосгоо юм шарж ер нь бол тосгүй шарчвал зүгээр эдий. Тосоо ингээд шарахаар плетик маань өөрөө 120 30 градус халуун болдог болохоор нөгөө тосыг маань транс болгоод шатаага транс болгоод эсэргээрээ одоо нөгөө хортой болгоод идэх байхгүй. Тэгэхээр тосгүй шараад юм уу эсвэл чанаад идчихд бол. За тэгээд өглөөний чи олчихно. За тэгээд 4 цагийн яг 4 цагийн зайтай. Чи нэг 120 г хөхрийн мах, бараамах, хөхрийн бараамах. Тэгээд нарийн ногоотой идэх. Одоо нарийн ногоо маань одоо салат юу навчны юу лээ байцааны төрлийн ногоонууд. Салат, навч, брокколи, тэ бууцаа, юу эншүү гэд. За иймэрхүү ногоо өгөрчөө помидор гэд нарийн ногоот. За энэ хоолоо дахиад 4 цагийн дараа идэх. Ингээд чи 3 хоол идэж байгаа үст тэ. Тэнгүүд одоо өглөө эдэн цагт тусахын гэдгээс чи хамаарна. Тэгэхээр чи өглөө эрт босоод эрт унтаж амарч явах хэрэгтэй байхгүй. Тэнгүүд оройн дахиад 4 цагийн дараа орой чи нэг 150-аас 200 г тослог багтаа тараг чихэргүй. Тэгээд нэг цагаан лиртэй идчихэд бол өглөө өтгөн чинь сайн гарна. Дээр нь чи кальций нөхчин. Ингээд яг ийм одоо нөгөө эрдэс бодис болон витамин, уураг, тэ эслэг нүүрс ус чинь ингээд чамд хангалттай хүрчин. Ингэж хооллоод чи ингээд жин чин яаж явж байгааг ингээд харах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр чи одоо өдөрт юу сард за 2 кг-аар бодцоход өдөрт хэдэн грамм чинь хэдэн граммыг хасах хэрэгтэй вэ гэдэг чинь гараад ирж 30 хоногтой тийм ээ. Тэгэнгүүт чи өглөө яг тогтмол дасгал хийснийхаа дараа жин дээрээ зогсож үзээд. Эсвэл өглөө шууд босч ирээд жин дээрээ бицчаад жин дээрээ зогсоод үзээд. Тэгэнгүүт яг тогтмол цаг жин дээрээ зогсоод жингээ тэмдэглээд явна гэсэн үг байхгүй. Тэгэнгүүт яг өдөрт нэг жоохон 100 г-аар хасагдаал зарим өдөр хасагдахгүй ч юм уу ингээд юунасаа болоод ингээд өөр байж байгаа л яг сард нэг тогтмол чинь 2 кг-ыг хасаад яваад хахад жилийн дараа чи 20 кг-ыг хасна. Тэгсэн баха чиний би чинь шал өөр болно. Дээр нь одоо буцаа таргалалт маш багтаа болчихно. Сэтгэл зүйч дагаад өөрлөх та. Сэтгэл зүйч ч гэсэн шал өөр бол. Ер нь ингээд жоохон дасгал хийж хаяа нэг заал аваад саксуулаа гараад ирэх нь гоё болчихдаг шүү дээ. Нэг дотор онгоогоол нэг юм
шар тайлагдсан юм шиг болж байгаа шүү дээ. Тийм Энэ маань өөрөө ингээд чи ингээд нөгөө жоо хоол амьдарч байгаа энэ хэм маягтай ингээд бочин солилцооч эрчимгүй байна гэдэг чинь би чиний бие байгаа хорыг чинь гадагшлуулахгүй удаан гадагшлуулад гаднаас өчөлт өргөж болон одоо хоол тижээлээ муу аваад байгаа л гэсэн үг байхгүй. Тэгээд бочин солилцооч эрчимжингүү чи хамаг юм чи онгоогоод ингээд дотор чинь цэлмэт эхэлдэг байхгүй. Тэгээд дээр нь нөгөө над жаргалын гормон чи ялгараад өөдрөг үзэлтэй болоод эхэлдэг байхгүй. Тэгээд эрч хүчээр дүүрэн болно. Тэгээд л одоо бүх хэмжил сайжрна гэсэн үг шүү дээ. Тэгээд бочин солилцоо эрчим зүрх чинь ингээл хүчтэй ажиллаад цусан хангамд бочин солилцоо гэдэг чинь ерөөсөө цусны эргэлт байхгүй. Цус гэдэг чинь өөрөө тээвэрлэгч. Чиний амьсгалж байгаа хүчил төрөх эзэн хоолны чуургийн амин хүчил амин дэмтэй эрдэс бодис бүх юм чинь тээвэрлээд хэрэгтэй дэрэгтэн чинь аваачлаа буцаага тэнцэнээс ялгарсан хордоо бодис хэрэгцээгүй зүйлийг буцааж авчирч гадагшлуулдаг. Тэнгүүд энэ зүрх чинь хурдан цохилоод хүчтэй амьсгалж ийн гэдэг чинь чамд маш их хүчил төрөх хэрэгтэй болж ийн гэсэн үг байхгүй. Тэгээд ирэхээр чиний бүх эргэтэн чинь чимтжээл хүчил төрөх бүх юмар зэндэглэгдээд эрүүлчээд сайхан болж ийн гэсэн үг л дээ. Зүг. Яг хоо ингээд бид нэр ингээд одоо чинь яг хоёулынгийнх нь ярьдаг юм өчнөө ол хүмүүс ярьж магадгүй л дээ. Тийм ярьж байгаа угаас. Зарим хүмүүс мэддэг юм мөртлөө л яагаад ч юм хийдэггүй ч юм уу те. Тэгтээ бас ингээд яг гой задлаад за чамд гэвэл ийм зөвлөгөө байна гэж яг ингээд өглөө болгоно үе чин дээрээ гасч 50 г 60 г асчуу гэдгээ яг ингээд өдөр болгон хийгээд чек поинт хийгээ явах юм бол сүр дүнтэй байх юм байна. Тэгээд одоо тэр нэг сар өнгөрлөө. Нэг сар 30 хоног өнгөрөөд нөгөө 2 кг хасчлаа тий. Тэгээд дараа сарын чинь төлөвлөгөө чинь тэдэн кг бүрэх дахиад 2 кг. Тэр жингээсээ дахиад ингээл баг багаар өдрөд баг багаарсаад ингээд 1 сар 2 сар 3 сар нэг мэтгэд хагасчил 6 сар өнгөрнө. Ингээд яг тогтмол хасах хэрэгтэй байдаг байхгүй тэрийг. Яаж хийж байгаа л ингээл гүрийгэл тэгэхээр нөгөө хүний өөрийн одоо нөгөө юу ч хүртэл сайжраад ирнэ одоо нөгөө өөртөө анхаарах өөрийгөө хайрлаад эхлэн дээр нь одоо нөгөө нэг юу дэглэм одоо юу гэдэг вүлээ өдөрт хуваар ажлын хуваар юм чинь яг эмчигцтэй за би тэдэн цагаас тэгнэ эдэн цагаас ингэн тэдэс тэдэн цагийн хооронд ажиллана тэдэс тэдэн цагийн хооронд унтаж амрах хэвээр ингээд ингээд илүү дутуу юм аа ингээд хэрэгцээгүй амьдралд хэрэгцээг өөрийгөө хордуулж исэн юмнаас холдоод эхэлдэг байхгүй. Энд чинь одоо яг нөгөө өөрийгөө өөрчлөх л одоо хөвшил тий өдөр тутмын хөвшлөө өөрчлөх зүйл ингэж л хүн илүү одоо үеийнхнасаа нэг алхам дээгүүр. Зүг. За ямар ч байсан тэгээд тань сүлгээ авсан чи эхлэх хичээнэ. Яг өмнөдөө бас нэг ойлын ихэнд ярьжсэн нөгөө фитнес явах зав байхгүй ч гэсэн иймэрхүү зөвлөгөөс надад хэрэгтэй байсан баха гэж бодож байна. Тэгээд нэвтрүүлэг маань ер нь хаа өндөрлөж байна. Тэгээд ойл яг маш олон дахиад асуулт байгаа боловч хоёул өнөөдрийн үед жоо харалтын талаар ярьлаа тий. Хэрвээ цаг байсан бол дахиад одоо бүр илүү юм атлет те яг одоо тэншиг яаж бийтэй болох вэ гэдэг ч юм уу. Тиймэрхүү юмнууд ярих байсан баха. Тэгээд яг бас гоё зөвлөгөө өгөөд ирсэн тахаа маш их баярлалаа. Нэвтрүүлгийн хамгийн төсөлөөс би цочин болгонд өгөлтэй тий. Одоо таныг нөгөө анх подкастт дурж байхсаа би нэг очиод надад нэг ийм юм ярих боломж олдвол би энийг ярина да гэдэг ч юм уу те. Тийм хэсэг байвал нэвтрүүлгийн сүүлийн хэсгийг цочиндөө үлдээж байгаа шүү. За одоо ер нь нэг одоо сэтгэл эмзэглээд яваад байгаа юм чинь л энэ тархалталтай хүмүүсийн те тархалтаас болоод маш их өвчин гарч ийн. Тэгэхээр одоо дээр нь бас нэг эмзэглэж байгаа юм бол юу юм гэхээр энэ хүмүүс үр хөвгтдээ нэг юм яг оюун ухааных нь боловсролт нь их анхаарад биеийн боловсролт нь юус анхаарахгүй байгаа юм шиг орхигдоод байгаа юм шиг тийм юм надад ажиглагтаад байгаа л та. Тэгэхээр хүүхдээ одоо ингээд тий эрүүл сайхан биетэй тий эрүүл бие саруул ухаан орсон гэж үгээд ч тий. Тэгэхээр одоо хит одоо нөгөө нэг мэдээж мэдлэг боловсрал тий хэл сурах тий тоо бодлого бүх юм сайн байх нь зөв л дөө. Тэгтээ хитрхи бас хичээллүүн хитрхи их улааруулж чахаад тэгээд нөгөө биеийн боловсролын одоо биеийн аягүй муутгаж байна. Одоо ингээд өсвөр насны хүүхдүүд орж ирэхэд бол та аягүй нөгөө нэг юм булчингийн сулралтай. Биеийн хөгжил аягүй муу бөхтөр болцсон юм ясны гажиг үсцэн те. Тэгээд аягүй түнэ муутай маш тийм
булчингийн алдагталд орцсон байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр эцэг эхчүүд маань анхаараасаа тий багаас нь спортоор хичээллүүлээд тий хөдөлгөөнтэй байлгаа фитнестэй уулаад тий бие бэлтэрт нь маш сайн анхаарад эхлэх юм бол аяндаа тэр бие бэлтэр нь ингээд түрүүний миний хэлсэндээ бодис солилцоо сайжраад эн чи яг нөгөө гормон хүчтэй ялгарч байгаа өсөлтийн насан дээр байгаа. Бие бэлтэр нь гой болоод ирчихсэн мал ухаан санаа нь илүү цэлмэд эхэлнэ. Тийм тэгэхээр нэнд нь маш сайн анхаарч биеийн боловсролтод бас анхаараасаа гэж хэлмээр санагдаад идэх. Зүг. Нааш гэхдээ бас нэг хүмүүс ярьдаггүй баха. Тийм их мэдгүй нэг бас нэг ярьдаг байх. Ер нь яг би нөгөө олон жил ингээд фитнесийн багш игээд юутай ингээд яаж байгаа болохоор сүүлийн жилүүдэд бол маш энэ ажиглагдж байгаа хүүхдүүдэд. Жоо эмзэглэж эхэлж штэ. Тийм ер нь бол эмзэглэж эхэлж байгаа. Тэгэхээр нөгөө тэгээд одоо ингээд өөрсдийнхөө хүүхдүүдийг ч харах юм. Хүний хүүхдүүдийг ч харах юм те. Тэгэхээр ингээд нөгөө биднүүс шиг нөгөө гадаа тоглож ингэж яадаг үе маань өнгөрцөн. Яалтчгүй ингээл гэртээ зургатаа үзэл, утсаа үзэл ингээ хөдөлгөөн муутай те. Ингээд байгаад байгаа болохоор нөгөө биеийн хөгжил яалтчгүй муу болчихдог байхгүй. Тэгэл одоо ингээд жишээлбэл тэгж ингэж явж байгаа л эмхтэй хүүхдүүд бол нэг 20 гараал 30 гараал те. Одоо ингээ жирэмсэн болол хүүхд төрүүлнэ нуруундаа гэмтэл авчдаг. Тэр чи одоо нөгөө юм хүнд юм өргөд нуруундаа гэмтэл авч байгаа юм биш байхгүй. Жирэмсэн болоод гидсэн томроод ингэнгүүд нөгөө булчингийн хөгжил, нурууны булчингийн хөгжил муу болохоор нөгөө хүүхд гидсэнд хөвлөт хүүхдэд даахгүйгээр үеийн гэмтчихэд байгаа байхгүй. Булчин хамгаалж дийлэхгүйгээр. Тэгээд энэс болоод нурууны гэмтэлтэй болж байгаа хүмүүс одоо маш их толгой дараал. Тэгээ нөгөө том таргалттай хүмүүс бол ойлгомжтой шүү дээ, тий. Тэгээд алчуул тэгэл таргалгаа нуруу жоохон өвдөхгүй л байт юм байл. Тий. Тэгэхээр энэ бие бэлтрийн хөгжилд нь бас анхаараарай л гэж хэлмээр байна. За хаа маш их баярлалаа. Ямар ч сан одоо хэрвээ хүмүүс хүсчихвэл одоо 2 дугаар part 2 ч юм уу тэгэж орол манайга бичээр би бас зарим төштэй шууд яриагаад дуусгаагүй юм шиг ингэ хэлчихдэг байхгүй. Тэгээд юу хүсчихвэл манай комментээр дахиад оруулмаар байна гэж биччих. Тэгээ би ядсан дахиад гуйж үзнэ. За тэгээд нөгөө нэвтрүүлгийн ивент тэгж янз бүрийн юмнуудаа бүр мартчих. За яг энд ингээд тойлоод дурдаа явчихна. За удаа байна хаа. За свирээс одоо жилдээ нэг л удаа тайлж ургуулдаг Japanicas сорт юм удаа байна шүү. За та гэхдээ бас магадгүй манай бүтээгдэхүүнийг мэддэг бах та. Тийм мэднэ. За энэ өнөөдөр биелийн хувьд таны хувьд би багтсан зүйл нь 1060 жуус байна. Тэгээ нөгөө нэг одоо би илүү дутуу юм ярих нь илүү зах. Ямар ч нөгөө жимсний сахараар бол манайх дандаа хийгддэг. Тэгээд за мөн гүзээцний компотод харагдчих байна. За энэ чихэр иддэггүй та хоёр нь. Ер нь фитнес хүмүүс өөрсдөө хэрэг чихэр иддэг юм байна. Ер нь дургу очт юм уу? Яг одоо юу л дээ. Яг энэ бодибилдингийн тамирчин хүмүүс бол ер нь дурггүй юм гэж байхгүй ч тийм. За тэгээд бэлгэж энэ бас нөгөө нэг за баярлалаа. Уут маань их гоё байгаа. Тэгээд зочин болгондоо би өглөө болгоно цайс хүндээ гардаг уут нагаасаа гэж бэлэгдээд за баярлалаа. өгдөг байгаа шүү. Энэ компот их гоё амттай л да. Та зөвс мэдэх хаа. Мэдэн тий. Яг төгсгөлний асуухад сая шавьяга бэлдээд Гоку жимийн дэмцэнд 3 дугаар өрөнд оролцчихлаа тий. За тэгэхэд хэд хоногийн дотор хэдэн килограмм асч вэ? За саях бол яг нөгөө эн чинь нөгөө тэмцээн л тий. Тэгэхээр сая нэг сарын дотор яг нэг сарын дотор шүү дээ. Угаасаа тэр тэмцээн нэг сарын хугацаатай байхгүй. Нэг сарын дотор хэдийн бэ? 87,900-аас 24,500 болтлоо. Үгүй юу 64,500 болтол. 25,500. Ха. Тий. Болтгий. Тий. Тэгээд яг ховлоод гаргаад ирсэн чинь 26 300 2630 ч үлээ тэгэж саад тий. Хөвлж гаргаж ирж ш нөгөө юу болдг юм л та. Нөгөө нэг шудраг. Тэгэхгүй болохоор нөгөө их жинтэй хүн чи их чин хасч чинь баг жинтэй хүн баг чин хасгаар их жинтэй хүн авчих гээд байдаг. Тэгэхээр нөгөө биеийн эхний биеийн жингийн 100% гэж үзээд тэндээсээ хэдэн хувь хассан бэ гэдгээс нь гаргахаар нөгөө хасж байгаа хүмүүстэй яг шудраг шүүлт болдог байхгүй. Тэгээ сая энэ Гокугийн жин хасах тэмцээнд бэлдэж оруулаад бэлдээд оруулсан чи харин 3 дугаар харин гарсан. Тийм байлаа. Өнөөдөр хоёроос баяраа тэмдэглэж байгаа шиг байлаа. Би биэндээ баяр үрж шүү. Би ч бас өөрөө нөгөө нэг хамт ажилтдаг болохоос хажуунаас нь үзээд
хүн өөрийгөө ялан дийлнэ гэдэг чинь ямар гоё юм бэ? Өөрийгөө ялсан хүн чинь ямар гоё харагддаг юм бэ те? Тий. Ер нь тэгээд одоогийн жин асах болон яг бодволтынгийн тэмцээн чинь ерөөсөө яг өөрөө өөртөө л нүрт толдог байхгүй. Зөвхөн өөртөө л тэмцэлтэн. Тэгжиж л одоо хин сайн тэ өөрийгөө ялж дийлж байгаа хүн л ялагч болдго юм да. Одоо ингээд чи бодоод үзэлтэй ингээд хажууд чинь хүмүүс ингээд дуртай юм чи идэж угаалмаа идгээл ингэж яхад идэхгүйгээ суучдаг. Энэ хоолны дэглэм удаан ингээд барих тэгээ өөр ихчнээ үл сангаж исэн ч гэсэн юм идэж явахгүй ингээд явна гэдэг бол зөвхөн өөртөө л тэмцэж байгаа зүйл байхгүй. Тэгээд энэ юу гэж одоо ингээд хүн өөрөө маш их амьдралаас одоо яг одоо ийм тэмцээн уралдаанд орсон хүн амьдралын утга учирыг маш сайн ойлгоно. Тэ хоолт ижээл болон тэ уух ус хүнд ямар хэрэгтэй байдгийг хүний бие организм одоо ер нь яаж өөрчлөгдөж яаж хувирдгийг бүх юмыг ингээ харна өөрөө биетэй танилцсан. Дээр нь хүнд ямар их боломж нөөц болцоо байдгийг. Тэгээд дээр нь хүн ямар их төвчээр хатуужл гаргаж чаддгийг гэдэг бүхэл юмыг яадаг юм да. Тэгээд нэгс амьдралын философиг суулгаж өгдөг зүйлтэй. За тэгээд яриад байлстай яриалах юм байна. Тэгээд энэ удаагийн дугаараараа энэ нүрээд өндөрлөлчийн Ганбаатархаа ирсэн маш их баярлалаа. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн энэ сайхан нэвтрүүлэгтээ ирж урьж оруулсанд маш их баярлалаа. Тэгэд Ганбаатархаа фитнес нь юу лээ? Манайх perfect body. Perfect body нэртэй. За байршлаа ханаа түвэ. Циркийн зүүн хүртэлт UB Central гэдэг. Зүг. Тэгээд Ганбаатар хотор очиод ингээ над шиг саяны шиг ингээ төлөвлөгөө бичүүлж авч болох юм биш үү? Юмыг тэгээ жижигээс эхлүүл илүү үр дүнтэй гэдгийг бас илүү мэдчих авлаа. Тэгээ хизээч тэмцээл бишлэл бити сард 10 20 кг алсна гэдэг зорилго тавиарэ. Тэгээд тэгтээ асаж бол болдгийм байх гэдгийг сайн нүдэрээ харлаа. Энэ удаагийн дугаар 90 нүрээд өндөрлөж байна. Манайхаа тэгээд баасан гарагийн оройг ая тухтай сайхан өнгөрүүлээрэ. Баяр та.